Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Нэгэн залуу охинтойгоо хамт тоглож байгаагаа бичлэг болгон хийж байтал эхнэр нь орж ирээд унтлагын өрөөнд хөшиг алга хийчихгүй яасан бэ гээл. Нөхөр нь хол бөглөө газар бид нар нүүж ирсэн. Хэн биднийг харддаг юм бэ? Энд нохоож байхгүй гэхэр эхнэр биологийн ажил хийж байхад нэг гаждамт нь харвал яах юм бэ энэ гэсэн нэг халтхан бичлэгээр кино эхэлдэг юм. Үзэгдэл солигдож болж гэнэ үү? Яасан бэ? Гялцалтаа мөнгө алгаа. Мөнгөө явуул гих зэрэгээр найзуудтайгаа чаталж байгаа энэ охин бол манай гол дүр болох Жүүн. Нөгөө бичлэг дээр хээж аавтайгаа тоглож байгаа бяцхан охин л доо. Харин энэ хүүхэн бол түүний ээж. Тэрээр шинэ найз залуудаа хамт аяллаар явах гэж байгаа. Ээжийнхэн шинэ найз залуу сүшичин байрын залуу орж ирэл надад итэг би ээжигч алган дээрээ бөмбөрүүлж нүдний цэцгийн мэд хайрлаж гэх. Яг үнэндээ бол ээжийнх нь гарын аяыг даахааргүй харагчин чи хөөе. Тийм ууралж муурлаа те. Энэ үеэр ээж нь орж ирээд нэгд өдөр бид хоёрыг тосоорой гэснээр аз жаргалтай аялалдаа яваад өгнө. За ингээд домгийн шувуу үргээж ахын архиталт эхлэх гэж байхад ээжийнх нь хөөлч найз шавар хааж ирээд худлаа өнө шалгаад явна. Бүгсэн биеийн далд орвоо үгүй 7 хоног жагрын болтлоо ууж иднэ. Энэ хооронд ээжийнх нь найз залуугаас аяллаа зураг хажуугаар нэрээстэй. Юугаа архин чивж архины хордлого болохын даваан дээр нэгд өдөр болж ээжигээ тосох болсон байдаг. Гэрн мэрн гахаан хороо гэж хэлэхэд гахааш тоож орохооргүй заваан болцсон бараг өтцөн ч байх. Жүүн сүүлийн мөнгө шавхан дуудлагын цэвэрлэг хөлслөөд тэр хооронд ээжигээ тосохоор явна. Онгоцны буудлын дээр тосохоор очиод нүдэ ширэгтэл ээжигээ сүшичэр найз залуутай нь харуулсан ч байдгүй. Залгатал удсан унтраалтай Динамбаю давуу болцсон байдаг юм. Бүр сураг байдгүй шүү. Колумб дахь тэр хоёрын буусан буудлын руу залгаж өрөөгөө манай хоёр сонгосноо. Юу яаж мажгаад өрөөнөөсөж гарахгүй онгоцноос хоцроо дуудлага авах замгүй байна гэж байх уу гэл. Тэгсэн буудлын ажилтан танаа хоёр гарсан хөө гэнэ. Хаашаа явсныг нь мэдхийн тулд Google Map-аас зочд буудал хяналтын камер байгааг харснаар камера шалгаад өгөөч гэтэл өөрийн биеэр ирж шалгах боломжтой 48 цаг л хадгалагддаг гэсэн хариу сонсон доо. Арга бараад ирж байр байдлыг шалгаж ээжд нь репорт өгч байсан хуульч найз руу залгаснаар элчин сайдын яаман танд сургаггүй алга болгоцтын мэдээллийн маягтыг бөглөж маргаашийн ажлын цагийг хүлээх болно. Маргааш нь ч болж яамнаас ажлын цагт тарах төгөж байхад яриад арга хэмжээ авна гэснээ явуулсан өргөлөг нь уншаагүй хичээнэ холбоо барина гэж яг манай төрийн албаны гарууд чиг гомбоо юм ярих болно. Нэг найзаасаа Колумб улсын гудамжны лайв камийн талаар мэдж авдаг юм. Он сар өдрөөр нь ухрааж үзэх боломжтой. Өөрөө л бүхнийг хийхээс өөр аргагүйг ойлгосон тэрээр тэнд амьдардаг мөрдөх шухаантай нэг өвөг хөлслөн. Тэгтэл нөгөө өвөө чи цагдаа тэлсэн дээр байх та. Маний хийдэг зүйл биш энэ төр гэсэн чинь Жүүн очоод камер шүгэдэг. Ижим налга болчиход байгаамаа өвөө гэд 7 булчирхаага тойчин барин байж байтал мөрдөх ч өвөө за яах вэ? Чи өөгмөн санагдуулж байна гэд туслахаар болж байгаа юм. Ээжийнхэн найз залуугаад байгаа сүшичин царайтлаа сэвтэй байгаа юм да. За тэгээд ээжийнхээ найз залуугийн имэйл хаяг дэвтэрхээр оролдож нэгэн арга сэдэнтэй мэдээллийн ажилтан руу найзаараа эрэхтэй хоолоо гаргуулж яриад би пааса мартсан. Удсаа сөөлүүлсэн тул өөр арга алгаа гэхэд нөгөө мэдээллийн ажилтан хэдэн асуулт асууж баталгаажуулъя гэд төрсөн өдөр ээжийнх нь дунд нэр сургуулийнх нь нэр зэргийг асууснаар хялбар хариулж түүний нууц үгийг мэдэж авдаг. За энэ арга гэхдээ мань мэддүүл хэрэгжихгүй шүү гэдгийг сануулж хэлье. Аав ээжийнхээ карт мартны нууц үгийг шаах гэж байгаад баригдаад арьсаа өвчүүлэгтэй хүүрнүүд минь. За тэгээд Google аккаунтных нь локейшноор хаагуур ямар ацаа хийж явсныг нь олж мэднэ. Яг энэ үеэр өвгөн мөрдөх залгаад ээж чинь найз залуу буудлын ажилтнаас хүр залах хаан зардаг талаар асуусан байлээ. Би Crime podcast сонсдог. Ээж чинь бараг л жижиг болж байгаа юм босуу гэж сэтгэлд нь сэв шаатал хэлнэ. Жүүнч цаашлаад найз залуугийнх нь имэйлээр нь банкны гүйлгээг нь олоод багаж авсан барилгын дэлгүүрийг хайх ажлыг мөрдөгчд өгч болно. Блог лист руу орж үзвэл баахан эмэгтэйчүүд байх ба бүгд тэрнийг өөр нэрээр дуудан мөнгө авъя навшаа энэ гэж бичсэн. 3-4 жилийн өмнөх имэйлүүд байдаг. Энэ балайд өргөдүүлж, ловөрдүүлж байдаг таарсан ч амтд болдоо. Ер нь бол романс зайлны хийдэг нөхөр юм шиг байгаа юм л да. 4 эхнэртэй 4 хүүхэдтэй гэдгээс ч аймаар. За ингээд тэрний найз залуу ловөрчин дээрээс нь 3 жил шоронд суучаад гарч ирсэн эвгүй гар болохыг мэдэж авна.
Имэйлээр санхүү авна гэдэг шиг л зураг явуулсан хүүхний имэйлээр хайж олоод хартал ээжтэй нь адилхан харагдцтай туулайн бялуу гэдэг уушийн газар ажилладаг хүүхэн байдаг. Мань Жун шууд ажил руу залгаад өнөө хүүхний талаар асуудал. Сурггүй ажилдаа ирээгүй 2-7 хоног болж байна. Тооцоо зөрөөл зүгтээ үздэг. Гэвч алга болсон хугацаанд ээжийнх нь аялалд явдаг өдөртөө яг таг таарч байгаа юм. Цааш үргэлжлүүлэн байршлаар нь манай бяцхан тагнуулж сталкертж өгөндөө. 6 сарын 8-нд явахын өмнөх нь нэгэн зэлүүд бөглүү газар ирсэн байгаа юм. Тэр байшингийн эзний дугаарыг нэтээ сайж олж аваад ээжийнхээ найз залууг асуудал чи яаж дугаар олж авсан бэ? Ээж чи найз залуу сайн хүн. Манай сүмд явдаг юм. Тэр гэгэрсэн ээж чинь талаар ам хуурай байхгүй ярьдаг сайн залуу энэ гэн. Тархийн угаачльтэй бямдуу гэж. Үүний дараа өвгөн мөрдөгч ярин худалдаа авалт хийсэн барилгын дэлгүүрийг олсноо хэлж тэндээс цоож худалдаж авсныг мэдэгддэг. Заавал өмнө нь алах хур засуусан гэсэн те. Тэгснэ одоо цоож авсан гэхээр энэ хоёр ста өхнөө мөрөөд энд байшин бариад амьдрах гээд байна уу эсвэл за мэдхгүй юм. Цаашаа юу болох нь харж л бай. Жун үргэлжлүүлэн сүшичин найз залуугийнх нь имэйлийг угсаар ээж нь энэ залуутай танилцъя. Хосоо олыг группээр дамжуулан танилцсан байдаг. За бас тэр хоёрын хоорондын чатуудын бүгдийг уншааддаг юм. Гэмтэргийн бүртгэл интертэй гэж хэлж л байсан байлээ л дэв. Эмэгтэй хүнстэйгээд нэг толгой нэргүүл дийлдэхгүй л дээ хөрх. Өрхтүүлээ шаацсан байгаа байхгүй. Оройн Google-ээр Колумбийн жуулчид ялангуяа хосоод очивол романтик байх газруудыг хайж угаад цоож үл гэдэг гүүрийг олно. Нөгөө цоожийг ингэх гэж авсан байж магадгүй гэж бодоод маргааш нь мөрдөгчөөр шалгуулад нэр битсэн цоожийг олно. Ингэж тухайн өдрийн гудамжны лайв камерыг ухраан шалгаж үзсэндээ тэнд очиж цоож үлгсэн байх ба найз залуу нь гэрлэх санал хүртэл тавиад амжина. Энийг харсан Жун бямдуу гимгүү үнийг хардас сэрдэд байсан юм шүү гэж өөртөө ч эргэлзэж эхэлнэ. Энэ үеэр цагдаагаас залган тэр хоёрыг машинтай бүлэг итгээд хулгайлан авч явж байгаа бичлэгийг үзүүлээд бид хайж байгаа, эрен сурвалжилж байгаа гэдгээс өөр зүйл хэлдэггүй. Чиний маниус тусалж чадах цорын ганц зүйл бол утсаа чагнаад Facebook ухаж цэнгээ дуусгалгүй томоотоо сууж байх шүү гэж хэлээд таслах болно. Охин хямарч ээжийнхээ сүүлчийн зургууд болон найз залуугийнх нь явуулсан зургуудыг дахин үзтэл ээжийнх нь царай гарсан зураг нэгч байхгүй байгааг анзаарна. Хамгийн ихний зураг нь хөдөлгөөн зураг байхыг олж харснаар анханасаа ээж нь биш нөгөө уушийн газрын хүүхэн болохыг мэддэг. Анханасаа л гүлэгч нь тэгээд тэр хүүхнээ аваад явна үстэй. Яах гэж хөөрхийн ээж минь ийм байдалд оруулдаг байна. Маргааш нь холбооны мөрдөх товчоо мэдээлэл хийж төг цэгмэн зариг цэгмэн гэж сошиалор цэвэл бөөн сенсац болол ээжийг нь хайцсан бэ гэж орон даяар санаа зовно. Гэрээсээ ээж нь гарсан ш таксийн замдаа 3 минут түр зогсох агшинд ээж нь бүлт сугарсан юм шиг гоё. Нисэх буудал дээр болоо нөгөө хүүхэн очсон. Мөн энэ үеэр ээжийнхэн данснаас маш их хэмжээний мөнгө гарсныг мэднэ. За тэгээд тэр такси болон жолоочийг эрен сурвалжлах ажиллагаа эхэлнэ. Колумбод мөн хэвлэл мэдээлэлээр сүшичин бандыг эрен сурвалжилж тэр хоёрыг барьцаалал машин руу чихээд чигжээд байсан этгээдүүдийг олтол тэр күнз шиг царайтай хужаар бидний кинон тоглоод өг гэж мөнгө өгсөн. Бид ч од болох хүслэн тийм болохоор жүжиглсэн юм гэдэг байгаа та. Ингэж нөгөө туулайн бэлуухны хүүхнийг оргон зайлахаас өмнө олноо. Энэ хүүхэнд бас утасны камераар бичсэн аялал реалити шоу хийх гэж байгаа гол дүрм чи гэд тархицсан байгаа юм. Юу ч болоод байгаа юм дээ. Бүүмэд. Холбооны мөрдөх товчоо замын камеруудыг шүүж энэ хүүхнийг очиж авахд л машинд нь аль үшээ ээж нь байхгүй эснийг олж мэдэх болно. Энэ машин бол хулгайд алдагдсан. Манус энэ жолоочийг л олчвол алах гээд байна гэл. Хямар чадж байхад нь ээж чинь яагаад нэрээ солилцсон. Ер нь ээж чинь өөрөө сэвтэй юм шүү энэ гэл. Манай Жун чугаас ацаа мэдхэвдээ. Бүр нэмж шоконд орох. Хэвлэл мэдээллийнхэн ч урчигтай юм хаан ээжийнх нь нэрээ сольсон талаар сэвж өгөндөө. Шүүхийн шийдвэрээр нэрээ өөрчилж амьдарч байсан юм байлээ штэ. Өөрөө гэмт хэрэгтэй байсан юм шүү. Удаагаасаа ийм зүйл зохиож уйдгад амьдралаасаа зүгтааж ивэл яах вэ? Энтригэл хүмүүс бас сошиал дээр таалцаж хэрэлдээстэй. Гэрийнхэн гадаа зурагт радиогийнхан 24/7 амьдраастай. Netflix түүхээ яриад кино болгоод мөнгө ав гэж подкастууд охины зочноор уриал тэнэгтэж өгнө. Охин ч сүшичин царайтын имэйлийг нь дахиж ухаад нуус чатанд нэвтэрдэг болохыг нь олно. Хүнтэй чаталж байгаагаа мэдхийн аргагүй кодлолтой нэртэй. Тэгсэн нэг чат байна. Чи Жунд хэлсэн үү гэж мэгцэн. Гэмэн Жунч нохоо санаалан чи гэртээ байна уу гэж чат бичээш. Нөгөөхөөс нь гэтэл гэртээ биш ажил дээрээ байна. Мань Жунч өөдөөс нь ярилцах хэрэгтэй байна. Дугаараас ав гэх нөгөөх нь дугаараас авч шүү. Тэр дугаарыг нь 1950-аас асуудал хөөрхий нөгөө ээжийнх нь хуульч найзынхын дугаар байдаг юм да. Шибал ямар атсан бомбон болоод явчих да.
Миний толгой эргэж байхад ч та нарыг бүр дамартаж байгаа бах та. Жүүн ахын архиталт хийж байх үеэр орхисон найзынхаа ухаалаг цагийг гол гарган бичлэг хийж баримттай очихоор ажил руу явах болно. За ингээд ажил дээр нь давхиад очтол нөгөө хуульч хүүхнийг ажил дээр нь нухаад хайцсан хамаг мэдээллийг нь устгаад компьютерийн хард дискийг аваад явцсан байдаг юм да. Ингээд ямар учиртай тэр нуус чат энтер ашигладаг байсыг нь мэдж чаддаггүй. Тэдний чатыг өөр хүн харснаас зайлахгүй. Бичлэг энтер хийгээгүй байсан бол хүн амны хэргийн сэжигтэн болох байсан байх шүү. Тэгээд холбооны мөрдөх товчооны дарагтай ярьчаад орондоо ортол хэнийг алсаас компьютерийг нь өөр юм шиг өдөрдөж байдаг байгаа. Жүүнийг ажиглаж алхан бүрийг нь харж байсан болж таарлаа л да хөрх. Маргааш нь Колумбийн тусгай хүчин ээжийнх нь найз залууг баримтлах явцад нөгөө тэнэг нь зүхтааж байгаад байхгүй. Сарбатлаа буулуулаад бурхны дүрийг үздэг. Жүүн гэртээ ээжийнх нь өөрлөө нь өхөөрдөн Жунушка гэж эргэлүүлж байсан мессежүүдийг уншин эморч ээжигээ санагалдсан өмөрцөн. Тэгсэн толгоонд нь Кенет тонк гэл ээжийнх нь имэйл пас Жунушка байж магадгүй юм байна гэд туршаад үзтэл имэйл рүү нөрөө шаачнаа. Хаагур явсан хамгийн сүүлийн байр ширийн трийг харах болно. Блог лист руу нормол нэг хүнийг блог хийсэн байх ба тэр имэйлээс аль жилийн өмнө би чамайг олчихлоо гэж бичсэн байдаг. Уг илгээгчийн имэйл хаягийг сүшичин царайтын имэйлээс хайж үзвэл уг хаягтай холбоотой камер энтер захиалсан байдаг. Имэйлээр нь камер юу бичдгийг харахаар нэвтэрч үзвэл нэгэн байшингийн үнцэг болон мөрийг бичиж байна шүү. Охинд нэг л танил санагдаад цаваац танчтай юм байшин блэ гэд хэсэг гацаж байгаад энэ чинь нөгөө гэж самдгийг. Киноны ихэнд аавтайгаа тоглож байдаг байшин мөнөөсөө мөн байдаг. Тэгж байтал утсанд нь дуудлагаар их бөгөөд нөгөө алс илүүд газар байсан байшингийн эзэн байдаг. Төд дуудлаггүй араас нь хаалга балбаад би бүгдийг тайлбарлая. Үүдээ нэ энтер гэл. Үүднийхээ камерт хартал аав нь зогсож байна шүү. Ээж нь тэрэнд аав нь өгсөн гэж хэлсэн юм билээ. Аав нь гинт ингэж аимшиг кино сонсож гарч ирсэн. Sorry. Юу болсныг хэлий. Оруулчих жум. Миний охин энтер гэл хоёрыгаа л орно доо. Ээж чинь жинхэнэ нэр бол Сара. Бид байнга 24/7 хэрэлдэг байсан. Тэгээд тэр чамайг надаас холдуулаад авч явсан. Би 12 жил дахир соёод торны ард суучаад гарч ирлээ штэ. Гэхэд Жүүн ээжийн найз залуугаас тэнд сууж байгаад гарч ирсэн штэ. Гэт компьютер руугаа хальтхан хартал аавынх нь өмссөн зүйлс нөгөө ирэн сурвалжилж буй таксины жолооч хувцастай яг таг таараа шат. Яг энэ үед Жүүний найз залгатал аав нь шүүрч аваад алга болж өгнө. Үзэгдэл солигдож ээж аавынх нь өнгөрсөн үеийг харуулнаа. Аав нь ээжт нь гар хүрдэг. Тэгээд дахиж тэхгүй юм шиг араас нь гуйж хажуудаа авчраад дахиад Мишоко болгодог. Дээрээс нь архаг хар тамхичин байсан байдаг юм. Энэ бүхнийг төвчлгүй ээж нь цагдаад хар тамхи гэр бүлийн хүчирхэл гэсэн талаар гомдол гаргаад шүүх цагдаадаа тулж эцэст нь нэр усаа хүртэл сольж хамаг хаягаа устгаад зогтаасан юм байлээ л төхөөрх. Энэ хэрэгээс улбалан анх хуульч найзтайгаа танилцж байсан байдаг. Хөөхий тэр хуульч одоо зүгээр фри үхсэн байдаг шээс. Эннээс болж өс сонсон экс нь өшөө авахаар эргэн ирсний наж. Аав нөгөө зэлүүд байшиндаа охиноо сандалтай нь хүлээд ээжийг нь харин амбартаж чулууцсан. Ээж нь Жүүнийг авчирсныг мэдээл зоригтойхон шиг дайрч давхар хамж өвдөг шороод улан улсын наадамд 15 төрүүлнэ. Гэж яах. Тэгээд амбарт нь өөрийг нь буцаа цойшлоод байшин руу хамаг хурдаараа буюу 2 км цагийн хурдтай гүйн. Жүүн гэсээр гүйж очиод уяагийн сулж байтал нөгөө балмад стан буугаар хаалганы цоожиг эвлээд камер дээрээс хаана байгааг нь олоод очино. Хаалц юм хайшээ. Энтэд баахан үчаац. За тэгээд мэдээж нөгөө хоёрыг салгасаар байдал араас нь ороод ирлгүй яах вэ? Гаднаас нь төвжээд учир зүггүй л хоёр нүх зэрэгцүүлээд ухаж гарна да. Нүгэлтэй өөр охиноо хүртэл булах гээд байж байдаг. Жүүн тархинд нь бас нэгэн мэрэгэн санаа төрж найзаасаа гол руу ухаалаг цагаараа интернет нь нэвтрэн ганц ашиглаж болох Viber-аар нь нөгөө өвгөн мөрдөгч рүүгээ залгаж өөрийнхөө инста хаягийг хэлтэл өнөөхөө өвгөн цагдаа бэж чамд өгчдөх байхтаа энтер гэл. Чүн гуцаатай л да инстад хамгийн ихний зургийн ард талын байшингийн тоотын хаягаар цагдаа дуудгээд яриад байж байтал аав нь бас л мэдээд интернетээс цагийн салгаж хаяад дээшээ гарч ирээд цагааг хэнтэй ирсэн хэл энтер гэл юугаа бууга гаргаж ирээд буудтал ээж нь өмнөр нь орж охиныхоо өмнөөс буудуулна. Цөрхний ээдэ шаацтай хэнтэй ирсэн гэснээр шууд буудаж энтер. Жүүн чаавтайгаа нэг нэгээ үзэхээр шийдэн ноцолдож байтал эви юм уу ээж нь өгтөл үр харамгэгчээр босч ирээл хүүцүүрүүн хагарсан толны илэрхий шааж өрхөн. Балмад ирч ам бүхтэй ста хаалгын цойшлоо доод давхар руу буун ойрхон ямар эмнэлэг байна хэмээн хайж байгаад цус алдаад бомбын орондоо залрна. Интернет ч байхгүй, сүлжээж байхгүй.
таг түгжигдсэн охин ээжигээ алдах нэмэн уйлд сууснаа утсаа компьютерийнхаа урд үлдээсэн сандаг. Бас тэгж байгаа сэргэлэн. Hey Siri, цагдаа дууд гэснээр ээж охин хоёр технологийн тусламжтайгаар аврагдах болно. Эцэст нь Netflix зохиолоор нь кино урлагийг хийчихсэн. Ээж охин хоёр од болноо. Охин их сургуульд ч орж ээжтэйгээ харилцаа сайжирснаар кино дуустдаг. Ухаалаг төхөөрөмжүүдэд тултал ашиглаа сурчвал та ямар ч мулгуу нэгэн байсан ингээл амьд гарах нь вэ штэ. Тийм ээ? Бас эсрэгээр мэдээлэл хил байлгавал ингээд баларч мэдэх нь байна шүү. Бүгдээрээ сошиал хаягуудаа private болгоцгоо. Яг одоо хурдлаа. Тэргээл. За. Энэ удаагийн кино маань таалагдсан байхаа гэж найдаж байна. Таалагдсан биз дээ. Ямар кино үзмээр байгаагаа сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Гэдэс цадгалан цалин орцсон. Сайхан аштай өдөр тарвал яриад өгөн заа юу. За баяртай заваа амт гэдэг. Лайк майка тэгээд дарчаарай. Яршиг шүү.